Эхний мэдээлэл. Боловсролын салбар цалин тавих мөнгөгүй болж төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл төрөд тавина. За өнгөрсөн онд төсөв хэлэлцэх үед салбарын цалинг нэмэгдүүлэхэд 1.2 их 80 төгрөг шаардлагатай байсан ч тухайн үеийн засгийн газар ердөө 600 гаруй тэрбум төгрөгийг л тусгасан байна. Үүний улмаас сургууль цэцэрлэгүүд 5-6 дугаар сард олгох ёстой цалингийн их усрээрээ 3-4 дугаар сарын нэмэгдлийг нөхөж хой тормоогоороо урт тормоогоо нөхөх байдалд оржээ. За энэ хэвээр үргэлжилбэл оны 2 дугаар хагасаас боловсролын салбар цалин тавих боломжгүй болно. Шинээр томилогдсон сайд ч төсвийн тодтгол хийхээс өөр гарцгүй гэж ярьж байна. 618 тэрбум төгрөгөөр цалин нэмэх зөвхөн багш нарын цалин нэмэх тооцоог буруу оруулж ирээд тэгээ эцсэн хүн нөхөн ална гэдэг шиг гарч ирээд би одоо багш нарынхаа биш багш ажилтнуудынхаа цалин 50% нэмчихнэ гэхээр чинь тэгэл 25% л нэмэгдэнэ эцэд 20-25%. Нэг ийм л зүйл болсон. Тэгээ одоо 1.1 их 80-ийн одоо цалингийн зөрөө гарч байна. Тэгээд би өгөхөр чи өгөх гэдэг шиг одоо 2 сар 3 сарын цагаан сарын өмнөх цалингуудаа 4-5 сарын цалингаа татаа тавьсан байна шүү дээ. Тэ? За ямар ч хэсэн тэгэл одоо манай чойжогийн хэлгээд нэг аргална гэдэг шиг одоо аргалах гал үзэж шүү дээ. Багш нарын нэмэгдэл урамшууллуудыг хуучин цалингийн системээр тооцож байгаа нь өөрөө үндсэн хуулийн зөрчил дагуулна гэдгийг хэлж байна. Иймээс ч өмнөх сайдын буруу гэдгээр энх хамгаалалтын сайд өөр дээрээ буусан хариуцлагаас болтлаа. За харин гишүүдийн зүгээс багш нарын цалингийн нэмэгдэл хаанаач хүрэхгүй гэдгийг өнгөрсөн намар улсын хурлын гишүүд мэдсээр байж төсвийн тухай хуулийг баталсан гэдгийг онцолж байна. Хууль заасны дагуу угаасаа тэгээ шинэ хуучин цалингаас бодох ёсгүй. Үйлдвэрчний эвлийнхэн бол үндсэн хуулийн цэцэд өгсөн байгаа юм байна л засгийн газрын дээр гаргасан шийдвэрийг. Тийм учраас энэ маш тодорхой зүйл. Тийм учраас шинэ хуучин цалин одоо сайд нар шинэ хуучин цалин гэж хоорондоо бие биелэгээ чихгүйгээр асуудлаа шийдээ бүгд мэдчихсэн. Төсвийн байнгын хороонд одоо дандаа нэг голцоо нэг юм бизнесийн голдоо хүмүүсийг ороод ирчихсэн. Би тэнд ч байшин байрна, би тэнд ч зам тавина, би энд ч нэг юм хийнэ гэдэг юм юмсаал уралдаан болсон шүү дээ. Тухайн үедээ бол би энэ цалингийнхын төсвийг бүтэн батлаад өгье. Давхар ахмадын тэтгэврийг бас би ярьж ирсэн тийм үү. Тэгсэн чинь бүгдийг нунгаасан шүү дээ. Өөрөөр хэлбэл тэнгуүтээ одоо ингээд нэг сайдын бороо төсвийнхөө тооцоолыг буруу хийсэн мэсэн гэдэг бол энэ бол зүгээр одоо шалтгаан. За боловсролын салбар төлөвлөгдсөн шинэ хөрөнгө оруулалтын ажлуудыг зогсоох замаар 100 гаруй тэрбум төгрөгийг багш нарын цалинд шилжүүлэх боломжтой байна. Үүнээс өөрөөр салбар дотроо зохицуулт их боломжгүй учраас зайлшгүй төсвийн тодтол хийгдэхээс өөр аргагүй гэж үзэж байна.